За тэгэхээр би та бүхэнд өнөөдөр юу ярих гэж байгаа юм гэхээр зөгнөл ярина. Улс төрийн зөгнөл. Өөрөөр хэлбэл зөгнөлүүдийг би улс төрийн үүднээс, улс төрийн бодлогын үүднээс тайлбарлаад явуулна гэсэн үг. Прогноз хийгээд. За Ванга, Нострадамус тэгээд нөгөө ингэсэн зургатаа нэг охин байдэн штэ. 2025 оны 7 сарын 5 ч гэж ярьдаг, 15, 25 ч гэж ярьдаг. Эдгээр зөгнөлүүдийг би та бүхэндээ тайлбарлаад яриа авчна гэж бодож байна. За тэгэхээр Нострадамус, Ванга энэ төр юу гэж зүгсэн бэ гэхээр 25 онд харь гаригынхантаа уулзсан. Тэгээд дээрэс нь далаагаас шинэ улс гарч иж дэлхийг ноёлно гэсэн байдаг. За тэгэхээр би энэ далаагаас шинэ улс гарч ирж дэлхийг ноёлно гэдэг нь харь гаригынхантаа холбоотой. Эхний нэг гаргалгаа тайлбарыг нь хийхэд үзье. Гэхдээ энэ улс төртэй холбоотой биш шүү. Эхний тайлбар улс төртэй холбоотой биш тайлбар нь, хоёр дахь тайлбар нь улс төртэй холбоотой. За энийг. За тэгэхээр эхний тайлбар нь юу юм бэ гэхээр би нэг дээр нэг ном уншижсэн юм л та. Бүр баг бахта. Тэрэн дээр юу гэжсэн пирамидын би пирамид гэдэг үү. Дунд нэг нүд өгдөг юм. Долларын нүд гэдэг доллар дээж байж байгаа энэ тэнд ингээд бэлэг тэмдэгээр ингээд оршин тогтножээд шүү дээ. Илюминатигийн зарим бэлэг тэмдэгч гэдэг тийм үү. А тийм Монголын юм уу төвдийн буддистнууд юу гэж тайлбарлаж ядгийг гэхлээр энийг бурхны нүд гэж ярьдаг. Харин би болохоор ч юм уу тэр уншижсэн ном дээрээс юу гэж харж ирсэн гэхээр манай өмнөх соёл иргэншлийн хүмүүсийн нүдээ тэд нар пирамидыг барьсан. Тэд нар Монгол биш тэд нар хүмүүст соёлоо түгээхэд бол пирамидыг барьж үлдээгээд дунд нь өөрснийхөө нүдийг зурж үлдээсэн юм аа. Тэгээд тэр дотор пирамидын бошин дотор яадаг юм бэ гэхээр өөрснийхөө хан дотор ч юм уу тийм ээ тэр өмнөх соёл иргэншлийн хүмүүсийн шарил байгаа гэж дүнжээс. Гэтэ яг сонсоод энийг хуран шинжлэх ухаанч гэж ярьдаг. Гэтэ сонсоод үзэх нь сонирхолтой тийм үү. Тэгээд тэр хамгийн гол нь юу юм бэ гэхээр өмнөх соёл иргэншлийн хүмүүсийн нүд байгаа шүү дээ. Тэр нүдийг судалсан байна л да. Судалсан чинь юутай холбоотой юм бэ гэсэн чинь далайд амьдардаг хүмүүсийн нүдтэй адилхан байна гинэ. Юу гэхээр хүмүүс хэрвээ далайд амьдардаг гэсэн бол тиймэрхүү нүдтэй болох юм гинэ. Илүү өргөн том хардаг, илүү гой бүхнийг хардаг нүд гэж нэрлэдэг. Илүү сайн хараатай одоо далайд амьдардаг хүмүүсийн тийм байх юм гинэ. Тэгэхээр яг би ингээд тайлбарлах гэж үзэх юм бол яг далаагаас тэ ингээд хэрвээ өмнөхөр тэ гарч ирэх юм бол нэг тийм хүмүүс байх магадaltaй гэж тайлбарлаж байгаа эхний нэг тайлбар. Юу юм бэ гэхлээр тэ хар гаригынхантаа уулзна гэдэг нь магадгүй тэ далаагаас гарч ирэх чин төрөлтөн гарч ирчих ч магадгүй хөвчөж магад тийм үү. Яг ингэж тайлбарлаж. За тэгвэл би одоо улс төрийн үүднээс тайлбарлах гэдэг үзье л да. Улс төрийн үүднээс тайлбарлах гэдэг үзье. Яа минь чих жоохон эвгүй болоод байна. За яг улс төрийн үүднээс би тайлбарлах гэдэг үзэхлээр юу юм бэ гэхлээр хятад Орос гэл томоохон гүрнүүд ердөөсөө далаад гарцгүй байдаг. Тэгээд далаад гарцгүй болохоор эдгээр яад юм бэ гэхлээр далаад гарцтай болохын төлөө тэмүүлж яадаг. Тэгээ одоо хятад улс ч гэсэндээ тэр 51 авах гээд байгаа гол шалтгааны юу гэвэл бас л далаад гарцтай болохын төлөө 51 төлөө дайтаж байгаа. Америк ч гэсэндээ ялгаа авахгүй. Далаад гарцтай болохын тулд бас 51 тийм ээ далайг эзэх нэг ердөөсөө энэ 50 ердөөсөө яг ямар холбоотой болчихсон юм ердөөсөө далаад гарцтай болоход л Хятад Америк хоёрын тэ далаад өрсөлдөөнд 50 улс хамааралтай болчиход байгаа байхгүй. Тийм болохоор 50-ны төлөө саяхан энэ Хятад Америк хоёр хэдэн өдрийн өмнөчлөөдөө дайтна гэдэг ам алдсан шүү дээ. Тэгээ яг энтэй зэрэгцээл онгоцны осол болсон Америктай галт төмөр болсон. Би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр Хятад улс Америкийн сул талыг мэднэ. Америкчууд хитрхийн нээлттэй улс. Хятад улс бол бүр дээр үеэсээ эхлээд нэг уран зургаараа хүртэл тайлбарлуулаад хэлжсэн. 3 хүүхэн нэг тоглоом тоглож байгаа. Дагалууч илүү тийм ээ. Тэгвэл Америк улс яасан гэж чинь Америк эмэгтэй хувцаа тайлдаг нэг тийм 3 эмэгтэй хувцаа тайлдаг тоглоом тоглож байгаа байхгүй даалуугаар. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь Америк улс ингээд хэрдийгээр хүчтэй харагдаж байгаа ч гэсэн хайл хизээний нөгөө нэг дотор хувцаа тайлцсан байна. Өөрөөр хэлбэл нууцыг нь тайлцсан байна гэсэн тийм уран зураг үүсэн байхгүй. Харин Орос улс хичнээн ингээд задгаа ингээд харагдаж байгаа ч гэлээ гэсэн дотор хувцаа тайлаагүй байсан. Хятад улс ч гэсэндээ дээгүүр бас тайлцсан ингээд задгаа харагдаж байгаа ч гэсэндээ доогуура тайлаагүй.
дотор хугацаа тайлаг. Орос улс ч гэсэн доогоороо тайлаг. Харин Америк улс бол доогоороо тайлцаа харагдчихсан. Тэгэхээр энэ яг юу илэрхийлж байгаа юм бэ гэхлээр сая тэр нэг Путингийн Орешников гэж нэг том пуужин байсан шүү дээ. Тэр пуужин гараад Америкчууд хүү хаа гэж бөө юм болсон шүү дээ. Хятад ер нь дэлхийн нийтээрээ цочирдж ирсэн шүү дээ. Тэгээд Америкчууд өөрснийхөө нууц үзрийг дэлгэж гинэ гэсэн үг байхгүй. Дэлгэцэн. Тэгвэл яаж байгаа Хятадууд өөрснийхөө нууц үзрийг дэлгэхгүй байгаа. Оросын нууц үзрийг харцсан. Америк Орос хоёрыг хооронд нь байлдуулаад дундаас нь нууц үзрийг нь хараад за бид нар дайнд ялах юм байна гэдгийг мэдсэн. Хятадууд. Тэгвэл яаж байгаа гэхээр Оросдоо саяхан хэдэн өдрийн өмнө яаж байгаа гэхээр за бид нар дайтнаа гэд зарлсан. Ингээд зар борлохтой зэрэгцээд онгоцны осол болсон. Давхар тэр юуны осол болчихж байгаа. Америкт галт төмөр болчихж байгаа. Америкийг бол угаасаа хятад хороол China Town тэгээд Power Dragon Maragon гэдэг одоо зөндөө юм би та миний өмнөх бичлэгийг үзчихсэн мө санаж байна. Энэ дээр би юу гэж ярьж байгаа юм гэхээр Читагийн тоглоомн дээр энэ хятадын казино руу Power Dragon хятадын казино руу орж үзүүлж байгаа шүү дээ. Хятадын казино Америкт байдаг хятадын казино хятадын мафийн бүлэглэлтийн Читагийн тоглоомн дээр үйлчлэл явж байгаа байхгүй. Читагийн тоглоом нөөрөө ингээ холбогдолтой айл хизээний хятад нэвтэрчихсэн казино байгуулсан айл хизээний одоо юу гэдүглээ юу гэлээ мапа байгуулсан тагнуулууд оруулсан өөрөөр хэлбэл Америкийн сул талыг нэвчүүт мэдгээ гэсэн галт төмөр тавьсан ч гэж магадгүй ингэж хэлж болохгүй л да гэхдээ би хардах хэрэгтэй баг гэж бодож байна би ингээд хардах хэлчихье юм гэдэг тийм үү угаасаа хятадууд Америкчуудын бүх юмыг мэдж байгаа гэдгээ л илэрхийлж байсан. Тэгээд шууд тайтна гэдгийг хэлсний дараа ердөөсөө яасан гэхээр маш хурдан хугацаанд галт төмөр болсон. Улс төрийн томоохон үйл явдлууд санаатай байдгүй, санаагүй байдгүй гэдгийг хвчлэн санамсаргүй үйл явдал гэж байдгүй. Санамсаргүй үйл явдал юм шиг харагдуулдаг гэрнэ тэр нь санаатай үйл явдал байх нь маш өндөр байдаг байхгүй юу? Санамсаргүйгээр хүн ингээд тайзан дээр гарахтаа хөдөл бүдэрч унахтаа хөдөл тэр нь санаатай байдаг гэж байгаа шүү дээ. Яагаад гэх юм бол албаар тийм биес алдаа гардаг хүн шүү гэж мэдрүүлэх гэж тодорхой хэмжээнд тийм ээ санаатай байдаг. Бүдэрч унах нь хүртэл. Тэгээ ерөнхийдөө одоо та нар тэр Америкийн тэр галт төмөр гарч байгаа үйл явдлууд нь яг гоо ингээд өнгөц харахад одоо Америкчууд өөрсдөө ингээд айгүй буруутай юм шиг тийм ээ айгүй балаа хүмүүсийг ажилд авцсан юм шиг тийм ээ айгүй ингээд буруутай үйл ажиллагаа айгүй хийсэн юм шиг харагдана. Гэхдээ тэдний сектор цул талыг мэдж байгаа үед сул тал руу дайралт хийх хамгийн амарх шүү дээ тийм үү. Тэр сул талыг нь хэн хамгийн их сайн мэдчихсэн. Тэр хүн сул тал руу дайралт хийхэд тийм л юм болдог гэж би одоо бодож байгаа. Одоо онгоцны осолт юутай холбоотой юм бэ гэхээр Тайландаас гараад Солонгос руу нисчихсэн. Нисэж явах үедээ осолцсон. Нисээд Солонгост буух үедээ осолцож байгаа. Энэ юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө яриа минь. За ерөнхийдөө юуг илэрхийлээд байгаа юм гэхээр Тайланд улс чинь хэдийгээр Хятадаас тусгаар тогтносон улс. Хэдий дэмжлээ гэсэн яг нөгөө манай Монгол шиг одоо Тайланд 50 энэ шиг бүгдээр нэг юмар холбогдсон. Нэг бүс ба зам мам гэдэг ингээд те одоо юу гэдэг юм усан онгоцны буудлал одоо юу гэдгийг иймэрхүү юм дээр нь Хятад ажиллаж байгаа, зөндөө ажиллаж байгаа холбогдсон. Тэгээд зээл тусламжийг Хятад угаасаа олгоцсон байж байгаа онгоцны буудлал төр ч юм уу тийм ээ. Онгоцонд ч юм уу. Тэгээд Хятад ажиллаж зөндөө ажиллаж байгаа. Тэгээд тийм болохоор ямар хэцүү л тийм болохоор ерөнхийдөө нэг юм болоод байгаа юм. Тэр юм бэ гэхээр Хятад ус зөндөө ажиллаж байдаг Хятад хүмүүс. Тийм болохоор Тайландаас гарсан онгоцод яг тэр дайтна гэж хэлж явах үедээ л давхцаал өдөөсөө өмнөд Солонгосын онгоц сууж ийн. Өмнөд Солонгост чинь батлан хамгаалахыг хэн хариуцдаг? Америкчууд хариуцдаг. Энэ дайтна гэж хэлсэн үгтэй маш ойролцоо хугацаанд иймэрхүү юмуд болсон байхгүй юу? Маш ойролцоо хугацаанд. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр 77 одоо дайн болох гэж байна. Далайг хэн захирсан дэлхийг захирна гэсэн үг. Тэр зөвөнд нь юу гэж холбогдоод байгаа юм бэ гэхээр далаагаас шинэ ус төрнөө гэдгээд тэгсэн штэ. Тэрний юм бэ гэхээр далайг хэн захирсан дэлхийг захирна. Тэгэхээр 77 одоо утгагүй дайн болох гэж байна. Далайн эргийн орнуудтай дайн болоо. Филиппин, Тайланд
Япон зэрэг орнуудын хооронд дайн болох магадaltaй. Тэгээд дээрэс нь эдгээр дөрвөн орны маш том газар хөдлөлт болоод нэгднэ гэж нэг ингэсэн нэг охин байдэн шүү дээ. Үйлж байгаа зурагтай нэг юу гэсэн охин байдаг үлээ. Нэг 2025 оны Future I Can See билүү нэг тийм нэг Рио юу гэх юм гэлээ нэг Япон охин байсан шүү дээ. Тэр охин чинь 2025 оны 7 сарын 5-нд илүү 15-нд лөө 25-нд лөө маш том гай баг шүү. Ямар ч тач 7 сарын 5 гэсэн тоотой өдрүүдэд гамшиг болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр 5-наас эхлээд дайнд гэж магад 5-наас ч өмнө дайнд гэж магад. Гэхдээ ямар ч тач 7 сарын 5-нд гэхэд маш өндөр гамшиг тохиолдоод эхлэх магадaltaй. Тэгээд энэчнээсээ эхлээд юу нэгдэх ёстой юм гэхээр Япон, Хятад, Тайвань, Тайланд ч гэнэ нэг нэгэн хэдэн 70 эргэн орнууд нэгднэ гэд ингээд зөвцөн байгаа байхгүй. 70 эргэн газар хөдлөлт болоод зөвнө гэж нийлнэ гэж байгаа. Би бол газар хөдлөлт болоод нийлнэ гэж бодохгүй байгаа. Бид нэр дайн болоод нэг нь ялаад нөгөөх нь бусад ялгцсан орнуудаа эзэлж авна гэж би удаа. Улс төрийн үүднээс прогноз хийж тайлбарлаж байгаа. Тэгэхээр тэр онгоцны тухай би ахаад үргэлжлүүлээ яриа. Онгоц яасан бэ гэхлээр бурхан минь ээ миний чих. За тэр онгоц яасан бэ гэхлээр нэг ийм асуудал болчиход байгаа. Би хэлсэн шүү дээ тийм ээ. Та хэдий Тайланд тусгаар туссан улс жилээ гэсэн яг нэг бүс ба зам гэдгээр хоорондоо холбогдоод хятад ажилчид айгүй олон ороод ирсэн байдгаа гэдээ би хэлсэн шүү дээ. Тэгэхээр хятадууд яаж юм гэхээр Америкт өөрснийхөө нөдөг үзүүлж ирсэн байж магадгүй өмнөд Солонгост. Өмнөд Солонгос улс чинь яадаг юм гэхээр Америкчуудаа юм цэргүүд зөндөө олон би Америкчууд хамгаалж байгаа. Америкчууд цөмийн цэцлэг станцаараа хамгаална гэдээ амлалчихсан тийм үү. Ерөөдөө хамгаалах бэлэн тийм улс واخгүй юу. Ерөөдөө өмнөд Солонгос. Тэгүн гот чи өмнөд Солонгосын онгоц сүрчиж байгаа واخгүй юу. Тэгүн гот өмнө нь хизээч ийм болж байгаагүй гэж байгаа. Өмнөд Солонгосын тэр сүнж байгаа онгоц аюулгүй байдлаараа маш олон жилийн турш хангагдсан хизээч ийм осолд ер нь болох ёсгүй онгоц. Гэтэл гинтхэн нэг шувуу шиг юмтай мөргөлснөөс болоод онгоцны осол болчлоо гэдэг бол утгагүй зүйлээ гээд одоо энэ шалгаж байгаа. Энэ шалгаж байгаа хугацаанд 6-аас 1 жилийн дараа шалгана. 6 сарын жилийн дараа учир нь олдохгүй ч магад. Тийм болохоор би юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр сүнэх магадлал маш багтаа онгоц сүнжлөө гэдэг чинь зохион байгуулалтаа байх өндөр магадлалтай гэж би хэлж байгаа. Тэгээ ялангуяа энэ хятад Америк хоёр дайтна гэж ам зөвлөдөд олон нийтийн мэдээллийн тийм олон улсын мэдээгээр гарч байхдаа зэрэгцэл баг иймэрхүү үйл явдлууд болчихж байгаа байхгүй ойрын хугацаанд. Яг өмнө нь бол дараад юм мэдэхгүй. Гэхдээ ерөнхийдөө зэрэгцэл иймэрхүү үйл явдлууд болцсон. Тэгэхээр энэ хятадын талаас зохиол байгуулсан байх магадлалаа гэж би зүгээр хардж байгаа. Шулуухантаа гэж хэлээд. Бидний нөлөө өмнөд Солонгосч байдэн шүү. Өмнөд Солонгост хүртэл ингээд шоргоор оолцсон байдаг юм ингээд цементэн блокер яатсан. Тэгээ цементэн хан мөрөгцөн чинь бүр тийм яж шээ. Тэр өмнөд Солонгосын онгоцны бод дээр хүртэл нөлөөлөх чадал байгаа. Тайланд хүртэл нөлөөлөх чадал байгаа шүү бид нар. Бидний хүч хаасаагүй байгаа шүү гэдгийг л өнөөдөр харуулсан үйл явдал болчлоо гэж би одоо харж байгаа. Америк бусдаа дайтахад бол бид нар ялан шүү гэдгээл хэлж ийн л гэж ойлгож байгаа. Өнөөдөр цаадах. Тэгэхээр ерөнхий зөвлөлүүд бол нэг иймэрхүү. Тэгэд миний гол хэлэх гээд байгаа санаа юу юм бэ гэхээр 2025 оны 7 сарын 5-нд асар хүчтэй хэрвээ газар хөдлөж магадгүй. Газар хөдлөн гэж зөвлөсөн байсан. Хэрвээ тэр нь биелэх юм бол газар хөдлөж магад. Нөгөө талаараа газар хөдлөлтгүй маа гэхэд даймтай ч юм болж магадгүй. Улс төрийн үүднээс бол дайм болоод нэгдэж магадгүй. Тэр зөвлөлийн үүднээс тайлбарлах юм бол газар хөдлөлт нэгдэнэ гэдэг байгаа. За тэгэхээр энэ үргээд энэ бичлэгээ өндөрлөе. Би та бүхэнд хамгийн чухал зүйлсүүдээ ярьчлаа гэж удаа бодож байна. Нэг бүтгэд 14 минут болчихно. За тэг өнөөдөр 2025 1 сарын 12 23 цаг 20 минут болж байна. За тэг энэ үргээд энэ бичлэгээ өндөрлөе. Маш чухал яриа болсон байгаа. Та бүхэн лайк шеэрэд коммент хийгээрэй. Хайртай дутуу хүмүүс рүү шеэр хийгээрэй. 7 сарын 5-7 сарын 15, 7 сарын 25 гэсэн өдрүүд болгоомжтой байгаараа хотос зайдууд байгаараа гэж хүсье. За тэгээд энэ яриаг өндөрлөө.